Асуудал маань ерөнхий сайдад хандсан асуулгын хариу байгаа. Тэгэхээр яагаад энэ асуулгыг тавьсан бэ гэхээр мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль гэдэг сонирхолтой хууль байдаг. Айгүй юм их хүлээлт үүсгэсэн энэ салбар дээр ажиллаж байгаа залуучууд дэмжлэг аавна гэдэг 2 жил ерөөсөө хэрэгждэггүй. Тэгээ хэрэгжүүлэхээр одоо үндсэн шалтгаан нь болохоор нөгөө засгийн газрын кабинетийн бүрдүүлэгч яамдууд төсвийн ерөнхий захиран зарцуулагч нар нь хоорондоо ойлголцдог тал тийш хараа суучдаг. Учираас ерөнхий сайдын анхаарлыг хандуулъя. Тэгээд тэр тусмаа энэ салбартаа анхаарч ажиллаж исэн хүн солигдсны дараа бүрчиг анхаарах хэрэгтэй байна гэж. Тэгээд кабинетийн зарчим дээр хоорондоо ярьж сууж байгаа шийдлээ гаргаад шийдчихээ гэсэн агуулгатай ийм асуулт байсан юм аа. Сая тэгээд ер нь юу болж байгааг нь бол танилцуулахыг сонслоо. Тэгээд энэ одоо 3 дахь сайд энэ захим инновац харилцаа холбооны сайд хийж байна. Энэ хууль нь хэрэгжихгүй 3 сайдын нүүр үзэж байгаа. Тэгэхээр бид нарыг дүнэлтэх хэрэгтэй байгаа. Энэ юу н хийж чадах юм уу? Хідэн төгрөг энэ салбарт эргэлдэж байгаагаа хідэн төгрөгөөр захим систем авсныгаа Монгол улс мэддэггүй. Энийг мэдхийн тулд 3 сайдын үед 3 удаа мэдээлэл авч байгаа. Өчигдөр нэг мэдээлэл сонссон. Бас арай нэг зэгцтэй болж байгаа. Гэхдээ л тэр 1 их найд 2 их найд төгрөгөн дотор чинь барилга байшин энэ холдоод явж байгаа юм. За тэгэхээр хідэн төгрөг байгаагаа мэдэхгүй байгаа учраас хідэн төгрөгөөр дэмжлэг болохоо мэдэхгүй. Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийн үйлдвэрлэл явуулж байгаа татвар төвлөрүүлсэн орлогын 40%-аар буцаа салбарын дэмжнэ. За манай энэ IT-чд шинийг бүтээж байгаа дэвшил технологи хийж байгаа залуучууд байжээ. Бити бүгдээрээ баруун руу явчих. Бити бүгдээрээ Аз руу явчих. За бүр ядаж бити бүгдээр Станы орнууд руу явчих гэд хүлээлгээд идэг. Тэгээд хідэн төгрөгөөр дэмжихээр тоон байхгүй. Хідэн төгрөгийн татвар төлснийг мэдэхгүй. Тэгээ энийг асуусан байхгүй юу? 40% чи хідэн төгрөгийн хариу байхгүй. Одоо ч байхгүй байгаа. Дараагийнх нь болохоор энэ нөгөө тусгай сангуудаас 5%-ийг нь бөөгнүүлээд тэндээсээ грант олгож дэмжинэ гэсэн. Тэгэхээр тэр нь нөгөө хуулийн зохицол байх учраас болдоггүй гэд байгаа. Тэгэхээр энэ бол үндсэндээ Баатархүү сайдыг байхад, Бачгуур сайдыг байхад, одоо Номын сайдыг байхад яригдж байгаа асуудал. Тэгээд засгийн газар байгаа, тусгай сангийнх нь удирдлагууд нь байгаа. Одоо тэгээд нөгөө хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж санал оруулсан гэж байна. Тэгээд зарим нь бас аваагүй байгаа гэсэн тийм зүйл ярьж байгаа. За энэ асуултуудын бас нэг зүйл нь болохоор нөгөө хідэн төгрөгийг юунд зарж байгаа мэдхийн тулд мэдээллийн технологи гэдэг ангилал хэрэгтэй байна. Бүртгэл. Тэгээд кибер аюулгүй байдал онцгой чухал болж байгаа учраас кибер аюулгүй байдлыг хангах эдийн засгийн ангилал хэрэгтэй байна. Энэ хоёр зүйлийг инновац захин бодлогын байнгын орооноос 25 оны 1 сарын 4-нд тогтоолоор оруулаач гэдэг ийм шийдвэрийг засгийн газар чиглэл өгсөн байдаг. Тэгээ энэ ангилал бол орсон байна гэдэг бол хариу гарч байгаа. Тэгэхээр одоо өөрөөр хэлбэл үүнээс цааш Монгол улс хідэн төгрөгөөр захим систем аваад байгаагаа тусад нь бүртгэн кибер аюулгүй байдал зарцуулж байгаа мөнгө тусад нь бүртгэн тэр нь бас энэ шинэ аюулгүй байдлын зах зээлд нэмэр болох нэг ийм арай тодорхой хариулт бол нэг байна. Бас нэг асуулт нөгөө төрийн хуулийнхаа дагуу төр мэдээллийн технологи үйлдвэрлэхээс аль болохоор зайлс хийнэ. Аль болохоор ч байх вэ төр өрн үйлдвэрлэхгүй гэсэн тийм зарчим байдаг. Тэр нь хэрэгждэггүй. Төрийн төсвийн хөрөнгөөр маш их юм програм хангамж системудаас хийгддэг. Энэ яагаад хэрэгжихгүй байна вэ гэдэг асуулт тавьсан. Энэ дэр бодвол зэрэг захим дэлгүүр ажиллуулж байгаа ингээд бас тогтоох шийдвэрд гарч байгаа гэсэн нэг тиймэрхүү ерөнхий нэг тийм байна. За сүүлийнх нь болохоор дэвшилтэд технологиудын жагсаалт нөгөө дэмжлэг авах жагсаалтыг энэ оны 3 дугаар үйлрэлд гаргана гэсэн тийм тайлбар бол байна лээ. Тэгэхээр энэ ингээд гарах байлгүй дээ. Тэгээ ерөнхийдөө бол шууд хэлэхэд энэ салбар нь өөрөө Монгол чухал нөгөө одоо далаад гарцгүй тэгээд IT бол хил хязгаар хамаагүй гэдэг ингээд зөндөө гоё ярьдаг. Тэгээ монголчуудын залуу үеийнхэнд бол маш их хэрэгтэй байна гэдэг. Тэгээ энэ хууль нь хэрэгжихгүй ингээ 2 жил болоод 3 сайдын нүүр үзлээ. Тэгэхээр одоо нэг хийх дүгнэлт юу гэхээр одоо энэ удаад ингээ засгийн газар кабинет анхаараа тогтоол гаргаад хийж байгаа бол одоо маш сайн байгсан. Намрын чуулган хүртлийн ажлууд нь хийгдэх бах. Хэрвээ энэ ажил уршаагаа явахгүй бол ер нь энэ яам байх хэрэгтэй юу гэдэг асуудлыг намрын чуулган хэлэхээр тавья гэж бодож байгаа.
За улсын хурлын гишүүд үг хэлж